За ерөнхий сайдаас амлалт биелж гэнэ гэж асуумаар байна. Та сүүлийн 10 жил Монголын төрөвт хамгийн хариуцлагатай ажлыг удаа дараа хийлээ. Хамгийн сүүлд 2024 оны сонгуульд ядуурлыг 2 дахин бууруулна. Хөдөлмөрөөс халамжаас хөдөлмөр шилжүүлнэ гэсэн ийм мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж олон голж ерөнхий сайдаар ажиллаж байна. Ерөнхий сайдаас өмнө ажиллахаас өмнө Монгол улсын эдийн засгийн асуудал хариуцсан тэргуун шатар сайд, цахим хөгжлийн сайд, байнгын хорооны дарга хийж исэн. Энэ амлалт биелсэн үү гэж асууя. Ерөнхий сайд хариулъя. Би Монгол төрд 2016 оноос их хурлын гишүүн хийхдээ өөрт оногдсон ажлаа хариуцлагатайгаар хийж ирсэн. 2016-аас 2020 оны парламентэд инновац цахим бодлогын төр хороог анх байгуулж, байнгын хороо болгож цахим засаглалын индексийг 28 байр өргөжлүүлсэн. 1480 үйлчлэгийг ийм Монгол дээр нэгтгэсэн. Цахимын салбарт би 7 хуулийг батлуулсан, 109 хуулийг батлуулсан. Цахим засаглалын сүүлчийн цэгийг одоо бизнес эрхчлөөний хуулиар хадгаж байна. Энэ бол миний байнгын хорооны дарга цахимын сайд байсан үеийн ажлыг товч хэлүүлнэ. Их хурлын гишүүнээр ажиллаж байхдаа залуучуудын хууль, багшийн хууль, өнөөдрийн багшийн цалин хөлс нийгмийн баталгааг багшийн хуулиар шийдэж явж байгаа. Туслах багшийн оронтойг багшийн хуулиар шийдсэн. Ингээд шийдсэн. Багшийн хөгжлийг дэмжих хуулийг би санаачилж баталсан. Энэ хуулийн дагуу туслах багшийн оронтойг аймаг орон нутгууд хийж байгаа. Тэгэхээр хариуцсан ажиллагаагаа би хариуцлагатайгаар хийжсэн. За хэрэг эрхлэлийн сайд байхдаа та бүхний хэлж байгаа төрийн өмчт компани хуулийн ажлыг хэсгийг ахалж оруулж ирсэн. Ажлыг асыг ахалж оруулж. Энэ бол хувьсгал. Эдийн засгийн хөгжлийн сайд байхаас би нэг зүйлийг онцлоё. Эдийн засгийн хөгжлийн сайд байхдаа төсвийн тэнцвэржүүлсэн орлого дотоодын нийт бүтээгдэхүүний харьцааг би 30% 28% хүртэл буулгах төсвийн хүрээг оруулж ирсэн. Яг энэний дагуу өнөөдөр хувийн хэвшилд орон зай бий болсон. Таны харин бантагнуулсан юмыг хантумар дараагаа би буулгаж оруулж ирсэн. Одоо буулгаж оруулж ирсэн. 28% хүртэл 30% хүртэл оруулж ирсэн. Тэгэхээр хариуцсан ажлаа хариуцлагатайгаар хийж ирсэн нь бол миний цаг үе. Өнөөдөр ерөнхий сайдын ажлыг аваад би 80 хонж байна. Тэгэхээр манайхан 80 хонж байна. За би 80 хоног дотор одоо нэг зүтгэж байна. Надад нэг 80 хоног байна шүү дээ. Би 80 хоногт олон жил дуустгүй яриаг дуусгахаа явж байна. Тийм л юм байна. За суудлаасаа ингээ хашгиралдах юм уу те? Гишүүдээ хүндлээд хэлэх боломжийг олгоё. За Баатар гишүүн. Наад хүмүүстэй цаад болоод байна шүү. За Монгол улсын ерөнхий сайдын ярьж байгаа зүйлтэй нь бол одоо статистикийн гаргаж байгаа мэдээлэлтэй бол асар их зөрж байна. Статистикийн газар энэ ерөнхий сайдаа нэгдүгээр зөв мэдээлэлээр хангах хэрэгтэй. Ядуурлыг 2 дахин бууруулна гэсэн энэ мөрийн хөтөлбөр огт биелээгүй. Өнөөдөр яг одоогийн байдлаар 10 хүний 30 нь ядуурлаас доод шугамд амьдарч байна. 27.9% байна. За хоёрдугаарт халамжаас хөдөлмөр шилжүүлнэ гэдэг ийм өрөөтэй орсон. 2015 оноос хойш халамжийн зардал бол 4.5 дахин нэмэгдсэн. Халамжид өгж байгаа 100 төгрөгний 26 төгрөг нь эзэндээ очиж байгаа. 74 төгрөг нь эзэндээ очихгүй байна. Тэгэхээр нэгдүгээрт бол халамж эзэндээ очихгүй байна. Улам ядууруулж байна. Хоёрдугаарт нь халамжаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил хийж байгаа хүмүүсийг дэмжих энэ бодлогыг сүүлийн 10 жил. За ерөнхий сайд хариулъя. За суур реформуудаа хийж байгаа. Суур реформуудыг засгийн газар 80 хоногийн дотор их хурлын гишүүдийнхээ хамтаар төрийн өмчт компани хуулийг ингээ бараг баталж шít. Энэ 100 хуулийг хөрөнгө оруулалт зөвшөөрөл мэдэгдэл энийг хэн өмнө баталсан юм? Баталж гин. Энэ бол та бүхний гавь. 126 гишүүнтэй парламенттай болсны гавьяа. Би та нартай одоо их баярлж байгаа. Хэрэгжүүлэх ажил надад үлдсэн. Хэрэгжүүлэх ажил. За дээрэс нь татварын реформ шудраг тэтгэврийн тогтолцоо руу шилжээ гэж олон жил ярьсан хэн хагас хөрөмтөл рүү шилжих ажлыг парламент аль үед хийсэн. Одоо орж ирж байна. Энэ бол та нарын гавьяа. Энэ суур реформуудыг хийж байгаа сайн хэрэгээ. Татварын бай, тэтгэврийн бай, энэ олон төслүүд гацаа бүх юмнасаа гарганаа. Тэгээд 146 бизнесийн үйл ажиллагааг сая би нээлээ гэдсэн шүү дээ. 500 гаруй компани байгуулагдсан шүү дээ. Тэд нар чи одоо надтай уулзъя гэд явж байна.
За үлзий хүн шижир. Таних сонгоцсон, нэг сонгоцсон. Сонгоцсон.